Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв тоон тест 3 дугаар хичээл. Энэ хичээлээр бид тоон тест сэдвийн зарим хүндэвтэр бодлогуудтай танилцсан. Сургачийн 18 дугаар хуудас бодлого 45. Асуултын тэмдгийн оронд тохирох тоог олоорой. Бүгдээрээ эхлээд бодлогынхоо өгдөлтөд танилцаарай. Дугуй дотор тоонууд өгөгдөжээ. Тэгвэл эдгээр тоонууд нь ямар зүй тогтолцоог агуулсан юм бол? Зайтар хараарай. Дараалал 7-гийн тооноос эхлэн цагийн зүүнний дагуу үргэлжилж байна. Дараалсан 2 тооны нийлбэр нь тэдгээрийн эсрэг орших тоонуудын үржүүртэй тэнцүү байна. Тэгвэл энэ зүй тогтолт дараагийн тоонуудад биелэх хэсгийг шалгацгаая. Биелэж байна. Одоо бүгдээрээ асуултын тэмдгийн оронд байх тоог олцгоё. Ингэхдээ улаан шугамын дээдлийн тоонуудын нийлбэрээр доотлын тоонууд гарч байгаа гэдгийг анхаараарай. Нийлбэр нь 12. Тэгвэл эндээс асуултын тэмдгийн оронд 2-ын тоо байх нь. Сургачийн 18 дугаар хуудас бодлого 47. Асуултын тэмдгийн оронд тохирох тоог олоорой. Зураг тогтолцсон гурвалжнууд өгөгдөжээ. За бүгдээрээ өгөгдлөө сайтар хараарай. Зүүн дээд талд орших 4 тоог нэмж үзье. За бүгдээрээ нэмээд үзээрэй. Нийлбэр 19 гарч байна. Тэгтэл энэ нийлбэр маань доод гурвалжин дахь тоотой тэнцүү байна. Энэ зүй тогтолт дараагийн тоонуудад биелэх хэсгийг шалгацгаая. Биелэж байна. Одоо бүгдээрээ асуултын тэмдгийн оронд байх тоог олцгоё. Мэдэгдэж байгаа 3 тооны нийлбэр нь 11-тэй тэнцүү. Үр дүн 20-с 11-ийг хасахад асуултын тэмдгийн оронд 9-ийн тоо байх нь. Сургачийн 18 дугаар хуудас бодлого 51. Дараалалд үйлчилж байгаа хувиргалтыг олж асуултын тэмдгийн оронд тохирох тоог олъё. 67, 68, 69, 30, 31, 36 гэсэн дараалал өгөгдөжээ. Тэгвэл 6-гийн тоо нэлээд олон орсон байгааг бүгдээрээ харж байна. Тэгвэл 30, 31 гэсэн тооны дараа 32 гэсэн тоо байх ёстой. Тэгвэл бүгдээрээ 6-гийн тоог 2-ын тоогоор сольж үзье. Тэгвэл 27, 28, 29, 30, 31, 32 гэсэн дараалсан натурал тоонууд үүссэн байна. Тэгвэл асуултын тэмдгийн оронд 33 гэсэн тоо байх нь. Энэ мэдчлэн сонирхолтой бодлого олон байгаа учраас гэрийн даалгавартаа үргэлжлүүлэн бодоорой. Баяртай.